Зорчигчийн цахим бүртгэл буюу онлайн чек-ин ашиглан зорчигч өөрөө бүртгэлээ хийх зааварчилгаа. Хүссэн газраасаа нислэгийн бүртгэлээ хийж суудлаа сонгоход танд ердөө интернет сүлжээ хэвлэгч төхөөрөмж байхад хангалттай. Зорчигчийн цахим бүртгэлийг та Myatcig.com цахим хуудсанд нэвтэрч чек-ин буюу зорчигч бүртгэл хэсэгт нэвтрэн орсноор хийх боломжтой юм. Зорчигчийн цахим бүртгэл хийхэд зорчигчийн электрон тийз, аялал нь Myat компанийн олон улсын чиглэлд үйлдэж байгаа хуваарьт нислэг байх шаардлагатай. Харин өөр тээвэрлэгч компанийн аяллаар аялж буй зорчигч, нислэг нь хамтрагч компанийн үйлдэж байгаа нислэг бол захиалгат нислэгээр зорчих, нислэгийн тийз баталгаажаагүй байх, орон нутгийн нислэгээр зорчих, гэрийн тэжээвэр амтан авч явах, тэрэгцэр захиалах зэрэг тусгай үйлчилгээ шаардлагатай зорчигчид цахим бүртгэлийн үйлчилгээг ашиглах боломжгүйг анхаарна уу? Энэхүү зорчигчийн цахим бүртгэл буюу онлайн чек-ин ашиглан өөрөө хийвэлсэн суугчийн тасалбарыг Монгол улс, Чингис хаан олон улсын нисэх будал, Япон улс Нарита, бүгд найрамдах Хятад ард улс Бээжин, Хонконг, бүгд найрамдах Солонгос улс Инчон, Гимхай, холбооны бүгд найрамдах Герман улс Tegel, Оросын холбооны улс Шереметьево зэрэг нисэх буудлуудад ашиглаж болно. Бээжин нисэх онгоцны буудлын хилийн шаардлагын дагуу та Myat компанийн онлайн чек-ин бүртгэлийн цэгт очиж суугчийн тасалбараа хэвлүүлэн авч хилээр нэвтрэхийг анхаарна уу? Та зорчигчийн цахим бүртгэлийн үйлчилгээг ашиглах дээрх шаардлагуудыг хангаж байвал нислэг эхлэх хуваарьт цагаас 48-аас 2 цагийн өмнөх хугацаанд дараах 5 алхмын дагуу хийн. 1-р, зорчигч захиалгаа дуудах. Та өөрийн ашигладаг дурын цахим хөтжийг ашиглан www.myatcig.com цахим хуудсанд нэвтэрч чек-ин буюу зорчигч бүртгэл хэсгийг сонгоно. Үүний дараа дараах байдлаар бүртгэлээ эхлүүлнэ. Та суудал захиалгын дугаараа ашиглан бүртгэлээ хийх бол Use my booking reference хэсгийг сонгон last name хэсэгт өөрийн овгийг, Booking reference number хэсэгт захиалгын дугаараа оруулан таних товчийг дарна. Электрон тийзний дугаараа ашиглан бүртгэлээ хийх бол Use my e-ticket number хэсгийг сонгон last name хэсэгт өөрийн овгийг, e-ticket number хэсэгт электрон тийзний дугаараа оруулан таних товчийг дарна. Мөн агаараар тээвэрлэхийг хориглосон аюултай ачааны мэдээлэлтэй танилцсан бол энэ хэсэгт чагт товчийг дарна. Агаараар тээвэрлэхийг хориглосон аюултай ачааны талаарх мэдээллийг Myat компанийн албан ёсны цахим хуудас болон нийгмийн сүлжээний сувгуудаар дамжуулан авна. Харин дараагийн хэсэг аяллаа мэдээлэл юм. Энэ хэсэгт зорчигч болон нислэгийн мэдээлэл гарч ирнэ. Хэрэв та Blue Sky Mongolia хөтөлбөрийн гишүүн бол энэ хэсэгт гишүүнчлэлийн картын дугаараа оруулан хадгалах товчийг дарна. Үүний дараа танд нислэгийн суудал автоматар өгөгдөх ба танд өгөгдсөн суудал ингэж улаан дугуй хүрээтэй харагдана. Хэрэв та автоматар өгөгдсөн суудлаа өөрчилөхийг хүсвэл суудлын зургаас цэнхэр өнгөтэй суудлуудаас дурын суудлаа сонгон Change Seat товчийг дарна. Ингээд өөрт таалагдах боломжит суудлаа сонгосны дараа Confirm Check-in товчийг дараарай. Харин одоо 3 дахь алхам буюу зорчигчийн мэдээлэл оруулах хэсэг гарч ирнэ. Энэ хэсгээс гадаад паспортод бичигдсэн иргэншлээ сонгон хадгалах товчийг дарна. Энэ хэсэгт та өөрийн төрсөн он сар өдөр хүйсийн мэдээллээ оруулна. Харин энэ хэсэгт аяллаа бичиг баримтын төрлийг сонгох ба та гадаад паспортоор аялах бол паспорт гэж сонгоно. Гадаад паспорт дээрх овог, нэр, паспортын дугаар, улс, дуус хугацаа, аль улсад олгосон зэрэг мэдээллийг үнэн зөв оруулан хадгалах товчийг дараарай. Оруулсан хувийн мэдээллээ шалгаж үнэн зөв гэдгийг нь магдалсны дараа алдаагүй зөв бол энэ хэсэгт баталгаажуулан Confirm Details товчийг дарна. Мөн энэ хэсэгт тээшний аюулгүй байдлын асуулгад зайлшгүй хариулан үргэлжлүүлэх товчийг дараарай. Хэн нэгэн этгээд таныг мэдээгүй байхад таны тээшинд эд зүйл хийх боломж байсан уу? Таны бүртгэгдсэн тээшинд power bank, литий батарей, асаагуур зэрэг аюултай ачааны төрлийн эд зүйл бий юу гэсэн 2 асуулгад бүгдд нь no буюу үгүй гэж хариулсан тохиолдолд зорчигч бүртгэлээ цааш үргэлжлүүлэх боломжтой болно. Харин аль нэг эсвэл хоёуланд нь yes буюу тийм гэж хариулсан бол зорчигч бүртгэл хийх боломжгүй болж зайлшгүй нисэх буудалд зорчигч бүртгэлийн цэгт очиж бүртгүүлнэ. Зорчигч бүртгэлээ цааш үргэлжлүүлэх боломжтой бол одоо 4 дахь алхам буюу суугчийн тасалбараа баталгаажуулна.
Хэрэв та суугчийн тасалбараа цахим хаягаараа хүлээн авахыг хүсвэл энэ товчийг дарж цахим хаяг гэсэн нүдэнд өөрийн цахим хаягаа бичиж энэ товчийг дарна. Ингээд таны суугчийн тасалбар цахим хаяганд илгээгдэх юм. Хэрэв та суугчийн тасалбараа цахим хаягандаа авалгүй шууд хэвлэх бол энэ хэсгийг сонгож энэ товчийг дарна уу? Зарим улс орны хилийн шаардлагын дагуу суугчийн тасалбараа 2% хэвлэж авах ёстойг анхаараарай. Улаанбаатар Берлин, Берлин Улаанбаатар чиглэлд Москвад бууж суудаг тул та суудлын тасалбараа 2% хэвлэхийг анхаарна уу? Хамгийн сүүлийн 5 дугаар алхмаар зорчигч бүртгэлээ дуусгана. Finish my check-in товчийг дарж та зорчигч бүртгэлээ дуусгаж Exit check-in товчийг дарж зорчигч бүртгэлийн хуудаснаас гарна. Ингээд дээрх 5 алхмыг амжилттай гүйцэтгэж интернет ашиглан өөрийгөө бүртгэсэн бол суугчийн тасалбараа хэвлэх, суудлын дугаараа өөрчлөх, зорчигч бүртгэлээ устгах боломжтой. Үүний тулд та 1-р алхмыг давтан www.myadzik.com цахим хуудсанд нэвтрэн цахим зорчигч бүртгэл рүүгээ дахин орно. Хэрэв та суугчийн тасалбараа хэвлэх бол Print Boarding Pass, суудлын дугаар бусад мэдээллээ өөрчлөх бол Change Check-in, харин зорчигч бүртгэлээ устгах бол Cancel Check-in товчон дээр дарж нэвтрэн энэ хэсгийг чагтлан Cancel Check-in товчийг дараарай. Таны зорчигч бүртгэл устгагдсан тухайн мэдээлэл дараах байдалтай харагдана. Ингээд нисэлгийн өдөр боллоо. Та нисэх буудалд ирэхдээ суугчийн тасалбараа хэвлэж авч ирэх шаардлагатай. Хэрэг бүртгүүлэх тээшгүй өөрөө хэвлсэн суугчийн тасалбартай бол Myad компанийн зорчигч бүртгэлийн онлайн чек-ин цэгт нислэг хөөрөх цагаас дор хаяж 60 минутын өмнө очиж аяллаа бичиг баримтаа баталгаажуулна. Харин бүртгүүлэх тээштэй эсвэл суугчийн тасалбараа хэвлүүлэн авах бол нислэг хөөрөх цагаас 120 минутын өмнө Myad компанийн зорчигч бүртгэлийн онлайн чек-ин цэгт очиж тээшээ бүртгүүлэн суугчийн тасалбараа хэвлүүлэн авна. Зорчигчийн цахим бүртгэл хийхэд анхаарах зүйлс. Бээжин хотын нисэх буудалд зорчигч бүртгэл 1 цагийн өмнө хадагтвал та бүртгүүлэх тээштэй тохиолдолд дор хаяж 2 цагийн өмнө ирэх шаардлагатайг анхаарна. Хэрэв та бизнес ангиллын зорчигч эсвэл Blue Sky Mongolia хөтөлбөрийн Platinum, Gold, Silver гишүүн бол хэвлсэн суугчийн тасалбараар Myad компанийн бизнес ангиллын лаунж буюу бизнес хүлээлгийн танхимаар үйлчлүүлэх боломжтой. Суугчийн тасалбараа зайлшгүй хэвлсэн байх, урагдж гэмтээгээгүй байхыг анхаарна уу?